Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлдээ бүгдээрээ герман хэлний үйл үгний тухай авч үзье. Үйл үгийг германаар das Verb гэдэг. Энэ үг олон тоон шилжихтэй die Verben болдог. Үйл үгийг дотор нь schwache буюу сул үйл үг, starke буюу чанга үйл үг, салдаг үйл үг, салдаггүй үйл үг, жинхэнэ өөр дөрөв үйлдэх үйл үг, жинхэнэ биш өөр дөрөв үйлдэх гэж ангилдаг. Schwache Verben буюу сул үйл үгнүүд нь өнгөрсөн цаг шилжихдээ дөрвийн дагуу хувирдаг. Тэм учраас эдгээр үйл үгнүүд нь дөрмөөс гаждаггүй учраас сул үйл үгнүүд гэж нэрлэгддэг. Жишээлх юм бол machen хийх гэсэн үг. Энэ үг үндсэн цаг дээр machen, өнгөрсөн цаг дээр machte, төгс өнгөрсөн цаг дээр gemacht болж хувирна. Kaufen худалдан авах, kaufte худалдан авав, gekauft худалдан авсан. Hören сонсох, hörte сонсов, gehört сонссон. Malen зурх, malte зурв, gemalt зурсан. Suchen хайх, suchte хайв, gesucht хайсан гэсэн үг. Starke Verben буюу хатуу үйл үгнүүд. Ийм үйл үгнүүд герман хэлэнд өнгөрсөн цаг шилжихдээ дөрмөөс гажуудаар шилждэг. Тийм учраас ийм үгнүүдийг хатуу үйл үгнүүд гэдэг. Жишээлбэл essen идэх гэсэн үг байна. Энэ үг өнгөрсөн цаг шилжихдээ aß идэв, gegessen идсэн болж хувирна. Мөн түнчлэн gehen явган явах гэсэн үг, ging явав, gegangen явсан, fahren унаагаар явах, fuhr унаагаар явав, gefahren унаагаар явсан. Schreiben бичих, schrieb бичив, geschrieben бичсэн. Waschen угаах, wusch угаав, gewaschen угаасан. Трennбага буюу салдаг үйл үгнүүд. Ийм үйл үгнүүд өмнө өгтөр үг авч нийлмэл үйл үг бүтээдэг. Ийм өгтөр үгт жишээлх юм бол an, aus, auf, durch, mit, über гэх мэтчлэн үгнүүд ордог. Ингэж үүссэн нийлмэл үйл өгүүлбэрт орохдоо салж бичигддэг. Үүнийг бүгдээрээ дараах жишээн дээрээс авч үзье. Mitnehmen. Энэ үйл үгний үндсэн үйл үг нь nehmen гэдэг үг байна. Авах гэсэн үг. Тэгээ энэ үг өмнө mit гэдэг үгтөр авснаар авч явах гэдэг утгатай болж байна. Mit гэдэг нь тийм юмтай, ийм юмтай гэсэн үг. Ингээд энэ өгүүлбэрт орохдоо үндсэн үйл үг нь эзэн биений дараа бичигдэж, өгтөр үг нь өгүүлбэрийн хамгийн сүүл бичигдэнэ. Ich nehme das mit. Би үүнийг авч явъя гэсэн үг байна. Дараагийн жишээ kennenlernen. Танилцах гэсэн үг байна. Энэ үг хоёр үйл үгнээс бүтэж байгаа нийлмэл үйл үг байна. Kennen таних, lernen сурах гэсэн үг. Энэ үг өгүүлбэрт орохдоо мөн салж бичигдэж байна. Ich lerne Berlin kennen. Lerne гэдэг үндсэн үйл үг нь эзэн биений дараа бичигдэж, kennen гэдэг өгтөр үйл үг нь өгүүлбэрийн эцэст бичигдэж байна. Ингээд би Берлинтэй танилцж байна гэсэн утгыг илэрхийлж байна. Дараагийн жишээ үйл үг aufstehen босох гэсэн үг. Энэ үгний үндсэн үйл үг нь stehen зогсох гэдэг үг өмнө auf гэдэг өгтөр авснаар босож зогсох
босох гэдэг утгыг илэрхийлж байна. Жишээлх юм бол wir haben 8 Uhr aufgestanden. Бид нар 8 цагт босцоосон. Энэ өгүүлбэр дээр aufstehen гэдэг үг маань өнгөрсөн цагтаар бичигдэж байна. Aufgestanden. Нэг тань байгаа verb буюу салдаггүй үйл өгнүүд. Энэ бол маш амархан эдгээр нь ямар ч өмнө өгтөр байхгүй үйл өгнүүд дангаараа бичигдэнэ гэсэн үг. Жишээлх юм бол machen, kaufen, suchen, kochen, essen, fahren. Echte reflexive verben буюу жинхэнэ ойдог үйл үг. Эдгээр үйл өгнүүд нь зөвхөн өөрийн бие дээр үлдэж байгаа үйлдэлүүдийг илэрхийлдэг. Жишээлх юм бол sich freuen, баярлах гэдэг үг байна. Ich freue mich über die Blumen. Би цэцэгнүүдийн төлөө баярлаж байна. Sich beeilen, ярах. Sie beeilt sich nach Hause. Тэр гэрлүүгээ яарч байна. Тэр эмэгтэй гэрлүүгээ яарч байна. Sich entschuldigen, уучлалт гуйх. Entschuldigte sich für seine Verspätung. Тэр оройтож ирснийхээ төлөө уучлалт гуйв. Echte reflexive verben буюу жинхэнэ биш ойдог үйл үг. Ийм үйл үг өөрийн болон бусдын биений аль алин дээр нь хийж болох үйлдэлүүдийг заадаг. Жишээлх юм бол sich waschen, угаах. Хүн өөрийн биеч угааж болно, эсвэл өөр юмч угааж болно. Ich wasche mir meine Hände. Би өөрийнхөө гарыг угааж байна. Ich wasche die Wäsche. Би юм угааж байна. Дараагийн жишээ. Sich kaufen. Худалдаж авах. Ich kaufe mir ein paar neue Schuhe. Би өөртөө нэг хос шинэ гутал худалдаж авнаа. Ich kaufe dir ein paar neue Socken. Би чамд нэг хос шинэ амьс худалдаж авнаа.